Уул уурхаан 7 хоног арга хэмжээний ирээдүйн инженерүүд сэдвүүд хэлцүүлэх төр зүг хэлж байгаадаа баяртай байна. Уул уурхай гэдэг бол мэдлэгт тулгуурласан салбар юм а. Геолог, геофизик, геохим, геотехник, гидрогеолог, гидротехник тэгэл тэр олон том машины үйл ажиллагааг авч явах механик, засвар үйлчилгээ, тесэлгээний арга ухаан, энэ олон техникийг хянах автомат хяналтын систем, мэдээллийн технологи, алсын зайны удирдлага, химэл оюун ухаан, сансрын зураг гэх мэтчлэн. Өөрөөр хэлбэл уул уурхай бол мэдлэгт тулгуурласан салбар. Энэ олон мэдлэгийг хүртээж байгаа инженерийн аль салбараар залуучууд та бүхэн сурсан ирээдүйд гараад ажиллах ажлын байр Монгол оронд дэлхийд болоод тэр дундаа уул уурхайн салбарт хангалттай байгаа. Өөрийнхөө дуртай чиглэлийг бариад авахд л тэр чиглэлийн инженерийн хэрэглээ бүгд байгаа гэж хэлж болно. Тийм болохоор та бүхэн маань хүссэн чиглэлээрээ сураад дээрээс нь энэ олон хүмүүстэй харьцах харилцааны чадвар тэгээд сэтгэл зүй, гадаад хэл. За энэ гурвыг эзэмшсэн байхад Монголдоос тэр дэлхийч тэр ажлын байр бол хангалттай байна. Ирээдүйн инженерүүдэд амжилт хүсье.